За мэргэжлийн хэлтийн ерхий газар дээр нийслэл болоод орон нутгийн байгаль хамгаалах улсын байцаагч нарын сургалт явагдаж байна. За энэхүү сургалтын гол зорилго бол байгаль орчны бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэсэн сэдвт сургалт байгаа. За энэ сургалттай холбогдуулаад бид мэргэжлийн хэлтийн ерхий газрын байгаль орчны улсын байцаагчтай бас ярилцж байна. За өнөөдрийн сургалтанд яг хөдөө орон нутгийн хичнээн төлөөлөл оролцож байна. Ер нь сургалтын ач холбогдол үр дүнгийн талаар ямар боломжит хувилбаруудыг гаргана гэсэн ийм тоосоо судалгаатайгаар сургалтыг явуулж байна. За мэргэжлийн хэлтийн ерхий газрын 2019 оны төлөвлөгөөний дагуу бид нар энэ жилийн хувьд бол байгаль орчны бохирдолд ороотлон хариуцсан улсын байцаагч нарыг цуглуулж сургалтаа эхэлж байна. За манай сургалтанд бол орон нутаг нийслэлийн нийслэн 45 улсын байцаагчид хамрагдаж байгаа. За мөн манай энэ 4 сарын 1-ээс эхлээд байгаль орчин геологи уулуурхай хяналтын газрын сарын аян нэрмжит сарын аян эхэлж байгаа. Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт гэсэн энэ сарын аяныхаа хүрээнд бас энэ ажлуудыг бол хийгээд явж байна. Мэргэжлийн хэлтийн ерхий газраас бол жил бүхэн байцаагч нартаа сургалт явагддаг. Энэ удаагийн хувьд бол бохирдолд ороотлон хариуцсан байцаагч нарын сургалтыг хийж байгаа. Бохирдолд ороотлыг одоо эзэлж байгаа гол хүчин зүйл нь яг юу вэ? Хэрхэн яаж арилгах вэ? Одоо манай улсын хувьд бол үйлдвэржилт нэлээд орж ирж байна. Гадны технологиуд нэлээд орж ирж байна. Үүнийгээ дагаад бас нөгөө байгаль орчинд хаягдж байгаа бохирдлын хэмжээнүүд ихсэж байна. Аюултай хог хаягдал үүсэх, химийн хорт бодис үүсэх, мөн агаарын бохирдол, за тэгээд усны бохирдол гэдэг энэ асуудлууд нэлээд ихсэж байгаа учраас бид нар бас бохирдолд ороотлон хариуцсан байцаагч нартаа сүүлд гарч байгаа дүрм журм стандартыг танилцуулах, мөн шинэ гарч байгаа технологиудыг танилцуулах ийм ажлуудыг хийгдэх үднээс бол энэ сургалтыг хийж байна л да. Та сая бас уулуурхайгээ тонцлоо. Ер нь яг улсын хэмжээнд бол тийм ээ. Уулуурхай холбоолт явуулж байгаа маш олон компаниуд байдаг. Тэгэхээр аюултай хог хаягдлыг ялган ангилах яг зориултын газар бас тийм ээ. Бас устгахалд оруулдаг ийм зүйлүүд байх ёстой. Энэ технологиг хэрхэн яаж мөрддөгийг ийм зөрчил гаргасан одоо хичнээн компаниуд байдгийг энэ дэр ямар арга хэмжээ тоос ажилдгийг энэ талаар та мэдээлэл өгч. За манай улсын хувьд бол одоо бол ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг болж байгаа тийм ээ. Бол орон нутаг болон нийслэлд бол болж одоо устгаж байгаа. Мөн эмнэлгийн тусгай хог хаягдлыг устгаж байгаа. Аюултай хог хаягдлыг устгах бол одоогийн байдлаар бол цэг байгууламж байхгүй байгаа. Тийм учраас бол иргэн аж ахуйн нэгж байгууллагууд бол өөр дээрээ хадгалж байгаа хуулийн заасны дагуу химийн хорт болон аюултай байдлыг хамгаалах тухай хууль 2016 онд шинжлэгдсэн. Тэгээ энэ хуулийн дагуу аюултай хог хаягдлыг одоогийн байдлаар бол өөр дээрээ хадгалаад явж байгаа. За уулуурхай компаниудын хувьд бол хөвчлэн химийн хортой байдлуудыг одоо ашигладаг алта угаах чиглэлийн үйлдвэрүүд юунууд бол за тэгэхээр нөгөө одоогийн байдлаар бол зөвхөн хадгалаад явагдаж байгаа. Энэ ер нь бол одоо улсын хэмжээнд энэ химийн аюултай байдис ашиглаж уурхай явуул одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг баяжуулах үйлдвэртэй газар бол нэг улсын хэмжээнд 5-аас 6 л байна да. Тий. Ямар зөрчлүүд илэрж ирсэн бэ? За химийн бодисоо сав баглаа бодлыг худалдаж борлуулдаг нөгөө том савнууд байдаг шүү дээ. Тэрийг бас худалдаж борлуулсан зөрчлүүд илэрч ирсэн. Мөн химийн хорт бодисын гарч байгаа аюултай хог хаягдлаа бүртгэлжүүлээгүй тийм зөрчлүүд бол хөвчлэн илэрдэг. Түүнээс гарах сөрөг үр дагавар нь юу гэдэг юм бэ? За үүнээс олж мэдээж хэрэг байгаль орчинд хортой нөлөө үзүүлнэ. Хүн цаашлаад бол хүний эрүүл мэндэд мөн хортой нөлөө үзүүлнэ. Савны хувьд үү те? Тэгээ сав ахуй хэрэглээнд одоо жишээ нь химийн бодисын хадгалж исэн сав бол ахуй хэрэглээнд хэрэглэж болохгүй савнууд гэдэг. Гэвтэл манай одоо иргэд бол их хөвчлэн тэрийг ахуй хэрэглээнд хэрэглэх, ногоо услах, одоо сав болгох ч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар ахуй хэрэглээнд хэрэглэж байгаа. Энэнгүүр дамжуулаад бас хүний эрүүл мэндэд нөлөөлөх байна. За мэдээлэлчэнд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр нийслэл орон нутгийн мэргэжлийн хэлтийн байгаль орчин хариуцсан улсын байцаагч нар мэргэжлийн хэлтийн ерхий газар дээр байгаль орчны дороотлыг хэрхэн бууруулах вэ гэсэн сэдвээр сургалтанд хамрагдаж байна.